Hey guys, миний өнөөдрийн vlog тавтай морил заавал кино юм уу дууны урлагт сонирхолтой биш хүмүүс өнөөдөр үзээд бас нэг юм сурах ба. Англиар сурж байгаа. Тэгээд нэг үгийн олон утгыг мэдмээр байгаа хүмүүс өнөөдрийн миний vlog маш сонирхолтой мэдээлэл хүргэх болно. Кино урлаг бол өөрөө маш баялаг урлаг. Энэ бол одоо 100 жилийн настай юм урлаг байгаа. Кино зураг авалтын талбай болоо кино хийх явцад маш сонирхолтой өгнүүд бид нэр ашигладаг. Энийг бид нэр jargon гэж ярьдаг. Тэгэхээр яг тухайн мэрэгжилд ашигладаг яг ийм нарийн өгнүүд байх нь. Энэ өгнүүдийг та сонсоод нөгөө утгыг мэдэж болдог. Өөр нөхцөл өөр утгатай хэрнээ яг кино ертөнцид орохороо шал өөр утгыг илэрхийлдэг байх нь. Ийм өгнүүд маш их байдаг учраас би ингээд цувралаар та нартай гаргая гэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр би та нарт эхний 7-ыг заах гэж байна. За хамгийн эхлээд мэдээж хүн болгоны мэддэг үг бол action. 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 You have to say it loud. I can't hear in here. Say action so I can hear. Action гэдэг үгийг гэхдээ найруулагч өөрөө хэлдэггүй, яг үндэ тусдах найруулагч гэдэг хүн хэлдэг. Кинонд болохоор зэрэг action гэдэг нь за яг зураг авалт эхлээ бэлэн боллоо, тэг бүгд чимээгүй байж байгаарэ. Тэгээд найруулагч action гэж хэлэхээр жүжигчд жүжиглж эхэлдэг байх юм. Энэ монголоор мотор гэдэг үг гэдэг. За энийг бол би Монголд ажиллаж байгаад олж мэдсэн. Ягаад энэ үг мотор гэдэг үг гарсан бэ гэхээр зэрэг дээр үед болохоор мэдээж бид нар хальсаар зураг авдаг гэсэн. Камер болоод дуу бичих одоо төхөөрөмжнийх нь одоо тэр мотор нь ажиллаж эхэлж гин гэсэн утгаар мотор гэж хэлдэг байх нь. Action гэдэг үг мэдээж өөр нөхцөл байдалд үйл явдал гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээ нь it's an action film гэж бид нар ярьдаг. Тэрний үс үг гэхээр зэрэг маш их үйл явдал ихтэй тий. За одоо нүдэ машины уралдаан ч юм уу ихтэй тийм киног хэлдэг. Хоёр дахь үг бол striking. Striking. Ooh. Properly stricken. Энэ үгийг би яагаад сонгож авсан бэ гэхээр зэрэг ихэнх кино үйлдвэрт анхуурч байгаа Америк хүмүүс хүртэл striking гэдгийг нэгсэн ойлгодог. За strike гэдэг үг өөрөө юу гэсэн үг вэ гэхээр зэрэг голцоо одоо бослог гаргах, тэ ажил хаялт ч гэх юм уу тиймэрхүү утгыг агуулдаг болвол кино зураг авалтын талбай дээр strike the light гэдэг нь юу хэлдэг юм бэ гэхээр зэрэг гэрэл хасаахыг хэлдэг байна. Энэ яагаад маш чухал ойлголт вэ гэхээр за магадгүй та кино тоглож байгаа найз дээр ирж иж болно, тэ. Тэгээд та анзаарна л да кино зураг авалтын талбай дээр маш том ингээд HMI маш хүчтэй гэрлүүдийг тоглож харна. Бараг миний хэмжээтэй гэрлэнүүд байдаг. Тэр гэрлийг асаахаар маш хурц гэрэл ингэж асдаг. Америкт яг хөтэ хүн болго би энэ шүүхт дуртай учраас хэрвээ та магадгүй striking гэж хэлэхгүйгээ гэрлээ асуувал бараг нэг хүн шүүхтч магадгүй би ингээд тэгээ нүдний өвчтөөс эсвэл би зүрхний өвчтөө би сая зоччлоо ч гэдэг юм уу. Тэгэхээр кино зураг авалтанд ажиллаж байгаа хүмүүс энэ өмнүүдийг маш сайн мэдчихэж бас аюулгүй үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг байна. Тэгэхээр ямар нэгэн гэрэл асаах гэж байгаа бол striking гэж заавал хэлдэг байна. За гурав дахь үг бол мэдээж striking-ийн эсрэг үг байгаа. Энэ болохоор kill the light гэдэг. За kill гэдэг үг бол бидний мэдхээр алах гэсэн үг те алах устгах үгүй болгох гэсэн үг. Don't kill me. Please. I'll never tell anyone, I swear. He's the one you want. Kill him. No, kill him. No, kill him. He held the phone. Remember? Come on, look at the guy. Тэгэхээр kill the light гэдэг нь яг нь гэрэл унтраахыг хэлдэг байна. Жишээ нь магадгүй шөнийн зураг авалт явагдчихлаа гэж бодъё. Өрөө бүр тас харанхуй те мэдээж яг бидний мэддэг юм practical light буюу энгийн зүр гэрлүүдэд бүгдийг унтраацсан. Тэгээд зөвхөн зураг авалтанд ашигладаг энэ гэрлүүдэд ашиглах гад тэр хоорондоо түр бүх гэрлээ унтрааж магадгүй. Тийм харанхуй болсон үед хүн яваал бүдэрч унах ч байдаг юм ямар нэг юм мөргөх аюултай байдаг учраас эхлээд заавал killing the light гэж хэлдэг байна. Дөрөвдөг нь speed гэдэг үг гэдэг. За хүн болгоны сайн мэддэгчлэн speed гэдэг бол хурд гэсэн үг те. Жишээ Sandra Bullock, Keanu Reeves-ийн тоглосон speed гэдэг алдартай кино байдаг те. Нэг автобус нь хурдлаа л байдаг. And I don't remember the rest. Тэгвэл speed гэдэг нь кинонд бол бүр шал өөр утгатай гэж хэлж болно. Яг зураг авахд бэлэн болцсон жүжигчт нь байрлаа эзэлсэн. Тэг яг action гэж дуутахаас өмнө туслах найруулагч дуу бичиж байгаа хүмүүс болоод яг камерны ар зогсож байгаа. Камерчнаас яг хараад асуудаг байна. Cameraman rolling тэнгүүд дуу бичиж байгаа хүн speed гэж хэлсний дараа туслах найруулагч action гэж хэлдэг байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг дээр үед камер дууны төхөөрөмж бүх юм болохоор зэрэг яг хурдан авахын тулд нэгсэндээ мотор нь ажиллаж эхлэхийн тулд бас нэг жоохон цаг ордог байсан байна л та. Одоо биш шиг ингээл технологи амар хөгжөөгөө тийм үед яадаг гэхээр зэрэг яг хурдан аваад дуу бичих гэсэн дараа
дууны mixer хүн нь болохоор зэрэг speed гэж хэлдэг байсан. Тэгэхээр энэ дээр үе нэр томьёо хэлэх нь одоо хүртэл хэрэглэгддэг байх юм. Камер дуу хоёр бичиж эхлэх байхад найруулагч action гэж хэлж болохгүй. Яг тэгвэл жүжиглээд эхэлсний дараа бичээд эхлэх юм бол бид нар эхний хэдэн секундыг бас алдах магадaltaй тийм учраас кино зураг авалтан дээр speed гэдэг үг бас маш чухал үг байх юм. Дараагийн маш сонирхолтой үг бол talent. За talent гэдэг үгийг бид нэр сонсоод шууд авьяас гэж ойлгодог тий. Oh what a talented girl. Ямар авьяастай охин байж гэдэг юм уу. Тэгвэл talent гэдэг үг бол яг кино үйлдвэрт бол яг жүжигчдийг хэлдэг үг байна. Okay, bring the talent гэж хэлж болно тий. Тэгвэл одоо юу гэдгийг яг жүжигчтэй авчираа эсвэл одоо performer буюу тий дуулах гэж байгаа хүн ч байдаг юм уу, бүжиглэх гэж байгаа хүн байдаг юм уу, модель үзүүлэх гэж байгаа хүн байдаг юм уу. Ерөнхийдөө perform хийх гэж байгаа ямар нэгэн чадвараа одоо төлөвлөх гэж байгаа хүнийг бид нэр talent гэж хэлдэг байна. Бусад нөхцөлд авьяас гэж хэрэглэдэг бол кино зураг авалтын талбай дээр бол яг тэр жүжигчдийг бид нэр talent гэж хэлдэг байна. Дараагийн маш чухал үг бол cut. За яг тухайн сцены зураг дуусны дараа хэрвээ найруулагч сэтгэл нь хансан эсвэл ямар нэгэн буруу явлаа тий жүжигчин үгээ мартах ч байдаг юм уу эсвэл ард нь ямар нэгэн массын хүн буруу алхацдаг ч юм уу ямар нэгэн мунчдаг ч юм уу тийм үед найруулагч cut гэж хэлдэг. Тэгээд энэ юу гэсэн үг гэхээр зэрэг камер яг нь дуу бичиж байгаа хүмүүсээ одоо бичгээ болол гэсэн утгатай байх юм. Cut гэдэг бол ер нь бол хайчлах гэсэн үг тийм үү? Ямар нэг юмыг хайчлах. Бидний маш сайн мэддэгчлэн кино урлаг бол хальснаас гаралтай. Хальсан дээр бид нар яах нь зураг дүрсээ бичдэг байсан байна. Тэр үед монтаж хийдэг хүмүүс бүр яг энэ хальсыг бүр physically тийм бүр бичлэн бариад ингээ хайчилдаг байсан. Proprio così. Одоо бол мэдээж бүх юм дижитал болцсон тий бид нэр Premiere Pro, Final Cut гэдэг иймэрхүү програмуудыг ашиглаад яах нь ингээ хайчилдаг, cut хийдэг байх нь. Хэрэв найруулагч cut гэж хэлж байгаа бол тухайн сценийн зураг авалтад ингээд болж гинэ. Дахиад дублдэхгүй бол яах нь хэрэв сэтгэлд нь хангалуун байсан бол ингээд дуусаа гэсэн үг байх нь. Жүжигчүүхэн бас энэ үгийг маш сайн мэдж явах хэрэгтэй. Найруулагч чинь cut гэдээ ахад үргэлжлүүлээл жүжиглээд ээж болохгүй. Өнөөдрийн хамгийн сүүлчийн үг бол legs. Legs гэдэг бол мэдээж хөл гэсэн үг. Кино зураг авалтан дээр leg гэдэг нь tripod одоо эсвэл sticks гэж бас бид нар хэлдэг. Камерны хөлийг хэлдэг байна. Тэгэхээр бид нар бас хөл гэж ярьдаг байх нь шүү дээ, тийм үү? Нэгсэндээ камера тавьдаг тэр урт 3 хөлтэй яах нь хөлийг л бид нар legs гэж хэлдэг байх нь тий. Alright guys, өнөөдөр би та нартаас маш сонирхолтой англи өгнүүдийг зааж өглөө. Кино урлагт бас маш сонирхолтой хэлц өгнүүд аягүй ашиглагддаг. Тэрнийг бас би дараагийн влогоор зааж өгөх болно. Тэгэхээр hopefully you enjoyed it. Share and subscribe and I'll see you next time.